Дэлхийн хамгийн өндөр настай арслан буюу Кени Лункито арслангийн тухай түүхийг өнөөдөр та бүхэндээ ярьж өгнө. Кен улсын өмнөд хэсэгт оршдог Амбосүлийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хавтгаад 19 жилийн турш азаргалж босоогоороо явсан Лункито арслангийн түүх бол үнэхээр сонирхолтой. 2021 онд Кен улс даяар арслангийн тоо толгойг тоолоход 2500 арслан байна гэдэг тийм судалгаа гарсан. Ер нь тэгээ зөвхөн Кен улс гэхгүй Африк төв даяар арслангийн нутаг дэвсгэр хумигдэж хүн төрлөختөн шахагдаж өнөөдрийг хүрч байгааг та бид нар сайн мэдэж байгаа. Ерөнхийдөө хүн төрлөختөнд шахагдаж орох орон очих хаяг газар нутаггүй болж байгаа арслангуудыг цаашдаа ерөнхийдөө нэг иймэрхүү үндэсний том цэцэрлэгт хүрээлэн рүү тууж шахаж оруулах тийм зорилго байгаа. Хүн төрлөختөн үржиж олон болохын хэрээр үндэсний том цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тойрлож том жижиг хотууд бий болж байна. За жишээлбэл Кени Найроби хотын төвөөс урагшаага 7 км-ийн зайд үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг. За энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд янз янзын зэрлэг амьтад байхаас гадна хаяа хүн төрлөختний амьдардаг хот суурин газраар зугаалж бас хүн амьтны амгалан тавин байдлыг алдагдуулдаг учраас янз янзын хоорондын толгилцоом үүсдэг. За үүний үрдүнд мэдээж арслангууд цус нөштөөгөө холдож алуулж дуустдаг ийм гонигтай түүх байдаг учраас ерөнхийдөө үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хотоос хол болж өгвөл онгон зэрлэг газар нь байлгах тийм санаа оноо явдаг. Өнөөдрийн ярих арслан Лункито бол 19 жилийн турш Алан Хядан арслангийн амьдралын хамаг хатуу хөтөөг цусаараа эр зоргиороо төвчээрээрээ давж гарч ирсэн учраас 2021 онд арслан судлаач нар домогт арслан Лункито гэдэг нэрээр түүхэнд мөнхөлсөн байдаг. 2004 онд Амбосүлийн үндэсний дархан заазарт газар Лункито арслан бол төрсөн. За ганцаараа төрчөөгүй Вамбого гэдэг ахыхаа хамт төрж нэр нь үл мэдэгдэх бахархлаасаа насанд хүрээд тэгээ цаашаага явсан. За эрдэмтэн судлаач тэр тусмаа арслангийн уул мөрийг шагадаг хүмүүсийн хувьд бол энэ Лункитогийн ахын дүүс яг хаанаас хинээс хиний бахархлын үр удам бэ гэдгийг бол одоо хүртэл бол тогтоож чадаагүй. Яхаарахгүй Амбосүлийн үндэсний дархан цэцэрлэгт хүрээлэн төрсөн үхсэн энэ хоёр арслангийн түүх бол үнэхээр бас сонирхолтой байдаг. Ер нь тэгээ зөвхөн Кен гэхгүй Африкт байгаа арслангууд за тэгээ 5 нас хүрээ тэрнээс хоошоо амьд үлдэнэ гэдэг бол маш хэцүү. За тэр тусмаа шииртэй, хоншортой, зоригтой, чадвартай аавын хүүхдүүд нэг 8 хүртэл наслаа тэгээ тэрнээс цааш бол байхгүй болдог. Харин энэ Лункито арслан бол 19 наслнаа гэдэг бол нэлээд бас чалгатай, чансаатай хирургийн арслангийн амьдралаар 2-3 нугалсан хэмжээний бас тэгэж амьдралыг үдсэн ийм сайхан арслан байдаг. Тус үндэсний цэцэрлэгт хүрээлэн өөрөө асар том түүний нутаг дэвсгэр дээр байгаа арслангийн эвсэл бахархлуу тоо томшгүй олон учраас хаана хэний хөвлийнээс хэний үр удам гарж ийн яаж ийн ийж ийн гэдгийг бүртгээд суудаг хүн амтэн гэж бол байхгүй. Ерөнхийдөө арслангууд төржил байдаг, үхжил байдаг, Алан Хядан тэнд өдөр шөнөгүй явагдаж идэг учраас ерөнхийдөө тийм сонирхолтой зүйлийн тоонд ордоогүй. Гэхдээ бусдаасаа шалгарч хамгийн удаан өөрийн бахархал эвслийг авч хадгалж байгаа чалгатай чансаатай аавын хүүхдүүдийг бол үзэг балныхаа бэхийг дуустал пленко дуустал бол бичлэг хийж олон сая жуулчдад хүргэж тэрүүгээрээ бас 5-10 цаас тоншиж жуулчдыг татдаг иймэрхүү маркетингийн үйл ажиллагаа бол байдаг. Яг л энэ амьдралын циклээр 2004 онд төрсэн Лункитогийн ахын дүүс явж явсаар гад 2010 онд тус үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн төвд оршдог голомт болсон усны цэнгэг ургамлын соргоог мах малаар дүүрэн тийм сайхан хөндийд эзэн сууж өөрсдийн Лункитогийн эвсэл бархлыг бол бий болгож байсан. 2004 онд төрсэн ах トゥ хоёр арслан 2010 онд өөрийн гэсэн эзэнт гүрнээ байгуулж гинэ гэдэг чинь 6 наснда яаж ийжгээд нэг хөгшин арслангийн гэр орныг төвөөд цуснжтой нь хольж огоод эмс хүүхнүүдийг нь хураан авч өөрийн гэсэн галголомтой бадраасан байна гэдэг бол та бидний нүдэнд бол харагдаж байна. За Лункито арслангийн ах Амбаго бол бас нэлээд ширүү ир байсан учраас дүүтэйгээ гар нийлж энэхүү Алан Хядан дундуур бол явж энэхүү сайхан эвслийг бол бий болгосон.
Мэдээж Хэрваргийн аавын хүүхдүүд ийм том үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн ашигтай байрлал тэр тусмаа хоёрхан ах トゥ хоёр ийм хэмжээний амжилт үзүүлж 2010 онд азаргалж гарч ирнэ гэдэг бол нэлээд том амжилт. Ерөнхийдөө ингээд яг энгийнээр хэлэх юм бол энэ төв хэсгийг тойроод олон ийм тойргууд байдаг. За энэ тойрог болгон өөрийн гэсэн эвсэл бахархлуудаар хамгаалагдсан байдаг учраас тэр болгоныг нэвтлэн ерөнхийдөө энэ төв хэсэгт ирж эзэн сууна гэдэг бол Хэрваргийн 3 4 5 эр арслантай эвслүүдийн ч бас хийгээд чадах тийм хэцүү амархан ажил бол биш. Гэтэл Лөнкөдөгийн ахын дүүс бол ямар ч байсан 6 наснда энэ сайхан газрыг эзэмдэн талхилж энд байсан эмс хүүхнүүдийг хурааж хамгийн амттай хамгийн халуун махыг бол идэж байсан гэдгийг бол түүх өөрөө бичсэн байгаа. За Лөнкөдөгийн ах トゥ хоёр арслан 2010 оноос 17 оны турш ерөнхийдөө энэ нутгийг бол эзэмдэн талхилсан. За 17 он хүртэл буюу 7 жилийн турш энэ нутаг бол байнгын тайван байхгүй. Арслангууд энэ тэнд төржил байдаг. Эвслээс эр арслангууд хөөгдчил байдаг. Энэ тентхийн золбон арслангуудаар хүч сэлбэж дайн байлдаан зодооны тулааны мэдлэг мэржлээ сайжруулсаар байгаад янз янзын клануудыг эзэлсээр байгаа төв рүүгээ чиглэлтэй ерөнхийдөө бол ирдэг. За ингэхээр Лөнкөдөгийн ах トゥ хоёрт бол ерөнхийдөө өдөр шөнө хизээч хамаагүй эсрэг өрсөлдөгч арслангуудын занл хийлэл бол байн байж исэн гэсэн үг. Арслан судлаач нарын хэлж байгаагаар Лөнкөдөгийн ахын дүүс ямар ч хүн тулаанд өөрсдийнхөө ах トゥ хайж зүхтаж арчаагаа алдаж байгаагүй. Үхтлээ шаргуу үздэг байсан учраас хүнээр олон тоотой байгаа арслангууд ч гэсэн энэ хоёрыг барахгүй бас буцаад зүхтаж байсан, заримыгаа алуулаад үлдэж байсан гэдэг тийм баримт судалгаа бол ярьдаг. Лөнкөдөгийн ахын дүүс том жижиг янз янзын дайралт довтолгоонуудыг өөрсдийнхөө чадал чансаа чадвараараа бүгдийг бут зохиж алхын наалж тасдагын тасч гимтээхийн гимтээж дандаа ингэж хариугийн өгж буцааж байсан. Тулаан болгоны дараа амьд үлдэж чадна гэдэг энэ хоёрт маш том туршлага тэр тусмаа улам хүчтэйгээр иргэн эрэлт болж чаддаг байсан байгаа. За гэхдээ цаг цагаараа байхгүй арслангийн амьдралд ямар ч баталгаа байхгүй учраас 2017 онд Лөнкөдөгийн ахын дүүс рүү нэгэн нэр нь үл мэдэгдэх олон тооны эр арслангууд довтолсон. За энэхүү довтолгоо дандаа залуу арслангуудаас бүтсэн учраас ерөнхийдөө чадвар туршлага муутай байсан. Гэхдээ энэ хоёр арслан олон тооны арслангуудад цохигдож харамсалтайгаар нь Лөнкөдөгийн ах Амбаго олон залуу эр арслангуудад бариулж амиа алдсан. За Лөнкөдө гэдэг арслан бол би түрүүн хэлсэн хизээч бинийгөө орхиж яваагүй учраас тухайн залуу арслангуудаа үргэлжлүүлэн тулалдаж тэдний зармын наал зармын хүнч шархтуулж довтолгооныг бол амжилттай няцааж ухрааж явуулсан. Гэхдээ ялсан ч гэсэн ялагдсан юм шиг тэр мэдрэмж нь юусэн бэ гэхээр өөрийнхөө төрсөн ах эзэнт гүрнийг байгуулсан баруун гар буюу Амбого ахыхаа амьгүй биеийг хараад бол асар ихээр гашуудаж хүрхэрж хөнгөнж уйлж байсан олон мянган зураглаач нарын дундаас өртөж исэн ийм гонигтай агшин байдаг. Энэхүү тулааны дараа залуу арслангууд өөрсдийн тарц сарнсан бүлгийг цуглуулж дараагийн бэлтгэл ажилдаа орж Лөнкөдө арслангийн амь насыг авахаар шаргуу бэлтгэж эхэлсэн. За ганц дайчин ганцаардахгүй Лөнкөдө арслан өөрийнхөө эвслийг нэг удаа ахыхаа амь насыг золиослон барьж аварсан ч гэсэн энэ тулаанаас маш хүнд шархсан учраас цаашдаа эрүүл мэндтэй бие бэлтгэл нь энэ олон залуу арслангуудаа тулдна гэдэг бол өөрийнх нь хувьд бол үнэхээр магадгүй сүүлчийн тулаан болох юм нягууртай байсан. За мэдээ залуу арслангуудын бэлтгэл явж явах үед Лөнкөдө арслан бас өөрийнхөө шархыг долоож тухайн үед бас эрч хүчийг авж ирсэн ч гэсэн олон арслангийн эсрэг тулдана гэдэг бол байгалийн хууль тэр тусмаа 2004 онд төрсэн арслан гэдэг чинь 13 настай ийм өндөр настай хөгшин арслан болчихсон байсан гэсэн үг. Залуу арслангууд ойролцоогоор 4-өөс
6 наснда өөрсдийн эзэнт гүрнийг байгуулах тийм байгалийн цаашдын захиалга бий болж тулдаг учраас ямар нэгэн хөгшин арслантай эвслийг эсвэл залуу хүнээр тоогоор байгаагаа арслангийн эвслүүдийг хүч сохиж алж эзэмдэж идэж уудаг учраас яхааргүй Лонкито арслангийн ирээдүй бол үнэхээр бүрхэг болчихсон байгаа. За ингээд ямар ч байсан хүсэн хүлээсэн өдөр ирж Лонкито арслангийн эвсэл бахархлуу залуу арслангуудаас бүрдсэн золбин арслангуудаар хүч нэмсэн эмс хүүхнүүдийн хүсэл мөрөөдөл болсон эр арслангуудын довтолгоо бол эрчимжиж Лонкито арслан өөрийнхөө эвсэл барахлыг үлдээгээд энэ тулаанаас бол явсан. За 13 настай арслан 5-6 настай залуу олон тооны арслангуудтай зодтолдоод үнэхээр юм барахгүй учраас энэ нэг талаар бас зөв. Арслан өнөөдөр хаан байж болно маргааш бас арчаагаа алдаа зүхтах юм гутамшигтай амьдралыг туулдаг учраас Аратны хаан Арслан гэдэг нэрийг бол ерөнхийдөө олж авсан байдгийм аа. Хүмүүс бар арслан хоёрыг зодтолдуулаад баран дийлээд бар нь Аратны хаан болж болдгоо мó гэж асуугаад байдаг. Бар гэдэг бол ганцаараа соло тоглолт хийж борходоо борлуулчаал эвсэл ямар нэгэн бархлыг байгуулж тэрийг хамгаалаад тэрэндээ зориулж бие бэлдэр залуунаас цаг хугацаага үрээд идэг тийм амьтан бол биш. Зодтолдоод барахгүй бол зүхтаад мод жолоо хадан дээгүүр гараад алгуулчдаг ийм л амьтан. Арслан бол эцсийн мөчөө хүртэл үр удмаа хамгаалж алдсан. Үнэхээр юм барахгүй бол гутамшигтайгаар өөрийнхөө эвслээс зүхтаж амиа хоохолж ингэж амьдэрдэг үнэхээр юм бас юм гонигтэй түүх байдаг гэдгийг Арслан сонирхогч та бүхэн бол аюул сайн мэдж байгаа. За Лонкито арслан бол ингэж зүхтаж яваа зогсохгүй өөрийн эвслийг бас үргэлжлүүлэн байгуулах ийм ажиллагаанд бол ордог. Энэ тентхийн золбин арслангууд хоорондоо санаа оноо нийлээд нэгэн эвсэл болж чадах юм бол дараагийн эвслийг бас байгуулах эсвэл өөр хөгшин арслантай ядруухан арслантай эвслийг ониж тийшээ довтолгоо үйлддэг тийм байгаа. За гэхдээ Лонкито арслан өөрийнхөө санаа оноо нийлэх тийм явуулын ч гэдэм үү золбин арслан олдоогүй учраас өөрөө соло тоглолт хийж энэ тэндээс бас ганц нэгээр явж байгаа эрслэнгүүдийг хурааж жижигхэн хурган эвслийг бол байгуулж байсан. За тэгээ байгуулсан ч гэсэн эсрэг талын энэ тэрүүгээр тэнж байгаа олон ах トゥ арслангуудын дундуур өөрийнхөө энэ жижигхэн кланыг аваад явна гэдэг бол өөрөө маш эрсдэлтэй алхмууд байдаг юм а гэдгийг арслан судлаач нар бол хэлээд байгаа. Тэгээ ямар ч байсан ахыгаа байхгүй болсон цагаас хойш Лонкито арслан бол ерөнхийдөө бол нэг айхтар нар бол үзэж чадаагүй. Лонкито гэдэг энэ арслан бол ерөнхийдөө олон тулаан зодооны ард амьд гарсан ч гэсэн тухайн үеийн байгаль цаг үр өсөглөн янз янзын өвчин тахал энэ бүх зүйл дундуур амьд үлдэж чадна гэдэг бол өөрөө тэсвэр төвчээрийн хаан байсан байна гэдгийг бол хүмүүс хэлдэг байгаа. Зэрлэг байгальд 5 нас хүрээл ерөнхийдөө арслангуудын бараг нэг 80 орчим хувь нь амиа алддаг гэсэн судалгаа байгаа. Гэтэл энэ 5-аас 6 гэдэг чинь бараг 3 арслангийн амьдралаар нэг арслан амьдрсан хэмжээний удаан хугацааныг өнгөрөөсөн гэдэг бол үнэхээр юм бас гайхалтай дүү байгаа. Тэгээ энэ олон жилийнхаа хугацаанд буюу нэлийн бас ашиг тустай газар азаргалж 7-оос 8 жил ингэж хаанчилж амьдарч ийсэн хамгийн сүүлд ганцаараа үлдээд аргагүй ирэхэнд бусад залуу арслангуудад байр суурь өгөөд зүхтсан энэ Лонкито арслангийн амьдрал бол тэр чигээр ялан хядан байгаа. За тэгээ хөгшин арслангийн амьдрал бол үнэхээр хэцүү. Залуу цагтаа цалигжсэн арслангууд хөгшөрч явцдаа өөрийнхөө хамгийн жул юу гэдгийг цөөвөрчөнч гэдэг юм уу, зэрлэг нохооч гэдэг юм уу, амьтдынхаа гарт бас амьдаараа барьж алуулж идүүлж уудаг бас ийм арслангийн гонигтэй төгсгөл байдаг. Учраас Лонкито арслан энэ бүх зүйл дундуур ухаан зарж шандас зааж нэг алуулчихгүйхэн шиг аятайхан амьдэрсэн. 2017 оноос хойш 18 оноос хойш энэ амьдралаар явсараад 2023 онд ерөнхийдөө 19 наснда Лонкито арслан бол амиа алдсан. За 19 настай арслан гэдэг бол магадгүй нүд ам шүд бүх юм байхгүй болчихсон юм сонсдогч бас болсон байх гэж би ойлгож байгаа. За тэгээд өөрийн идэх дуртай удас өхөр болон янз янзын амьтдын махыг идэх ямар ч боломж байхгүй.
чадахгүй ягаад гэх юм өөр ингэсэн одоо тэ эвсэл бахархал байхгүй учраас халуун цус халуун мах идэх одоо баг боломжгүй болж байгаа. Ер нь удаан наслана гэдэг чинь өөрөө бас их гоё юм боловч одоо тэ амьдралын чанарт бол үнэхэрийн сөргөөр нөлөөлж одоо энэ тентхийн одоо үгсэн мал амьтны сэгзэм өмхирсэн мах идэж одоо хаан байсан хүн одоо тэ шавхрууд олоож одоо явах юм амьдралыг үзнэ л гэсэн үг болж байгаа. Ганц дайчин ганцаардахгүй буюу хөгшин арслан Лонкито гэхдээ бас гандан буураагүй 2023 оны хавар Лонкито арслан 2 эрслэн дагуулчихсан 2 эрслэнээс хөрхөн хідэн бас гүйн зулцаг дагуулчихсан явж байгааг бол одоо арслан судлаач нар хараад мэл гайхаж цэл хөхөрсөн байдаг. 19 настай арслан ийм одоо үр өдмөө үлдээ хэмжээний чалх чансаатай байна гэдэг бол өөрөө бол үнэхээр гайхалтай түүх болж одоо түүхэнд үлдэж байна. Тэгээ ямар ч байсан энэ олон амаа тэжээхийн тулд Лонкито арслан бол одоо яаж ийж яагаад алаан хядан руугаа орно. Гэхдээ залуу цагийн шиг одос өхөрлөө өсрээд байж чадахгүй учраас одоо үндсний цэцэрлэгт хүрээлэнгийн одоо эрэмгээр явж одоо энгийн малчин тэр тусмаа энэ Кени одоо марон гэдэг одоо нүүдэлчин овмгийн тэжээдэг ан амьтан одоо гэр орны амьтан руу довтолж хамгийн хялбар араар мах олох гэж бол байдаг. За ингээд сүүлийн 7 хоногийн турш одоо 2 им арслан хідэн зулцаг дээрээс нь хөгшин арслангийн хамтаар гэр орны тойрч одоо шинжлээд байгаа нутгийн ард иргэд мэдчихсэн учраас ээлжиж өөрсдийнхөө мал аж ахуйг хамгаалж урт чадаар зэвсгэлж энэхүү товтолгоонуудыг бол одоо 7 хоногийн турш бол одоо цуцаасан. Гисэн яах аргагүй энэ олон амыг одоо маш сайн махаар одоо тэжээхгүй болвол үр өдмөн цаашаа үргэлжлэхгүй гэдгийг мэдчихсэн учраас Лонкито арслан өөрийнхөө амнасыг эсдэлд оруулан одоо гэрийн тэжээмэр одоо өхөрлөө довтолж байгаад харуулын одоо марон дайчтай тулгарсан. За ингээд том жижиг одоо тулаан одоо үзэж олон туршлага суусан арсланч гэсэн одоо хүн төрлөختний өмнө хүч алдаж олон жадтай марон дайчтад одоо амьдаараа нэвт бүлүүл сүлбүүлж одоо ам алдаж Кени одоо энэ алдартай арслан 19 наснда бусдын гарт ингээд жадлуулж өгсөн байгаа. Ер нь тэр өдрийг буюу 2023 оны 5 сарын 11-ний арслан судлаач нар бол ерөнхийдөө арслангийн түүхэнд болсон хамгийн гонигтэй түүх гэж ярьдаг. Яах аргагүй өөрийнхөө үр өдмийг тэжээхийн тулд одоо энгийн ан амьтан барьж чадахгүй учраас арай зөөлнөр нь хүний тэжээдэг мал аж ахуй руу довтосны үндсэн дээр одоо мал хуйгаа хамгаалах нь одоо тухайн хүмүүсийн эрх учраас одоо 19 настай арслан алахгүй байж гэсэн одоо алхаас аргагүй байдалд орсон ийм нөхцөл байдал тогтоогддог. Ерөнхийдөө энэ Лонкито арслан анхудаа хүнлүү довтлоод байгаа юм биш. 19, 18 онуудад бас хүн амьтан руу довтолж янз янзын гэрийн тэжээвэр амьтдыг бас барьж идэх гэж янз оролдож байсан. За тэгээ тухайн нутгийн ард иргэд ягарахгүй хөгшин арслан ядарч яваа байхаа гэдэг үүднээс бас зарим нэг малаа өгөөд бас ингэж арга алж одоо аргадаж эсвэл одоо өшөөж исэн ийм тохиолдлууд бол түүхэнд бол болж исэн байдаг. Ерөнхийдөө тэгээд энэ арслан хөгшөрхөөрөө янз янзын амьдралыг туулдаг гэдгийг та бүхэн бол харж байгаа. Лонкито гэдэг энэ арслан тэгээд энгийн арслангийн амьдралаас 3 дахин удаан амьдарч байгаа нь биологчдын анхаарлыг бас одоо их татсан. Юугаараа татсан бэ гэхээр Лонкито арслангийн одоо ач охин зээ нарийнх нь үр удам эрслэнгүүд одоо Лонкито арслантай бас эргэж эвцэлт орсон одоо ийм тохиолдлууд байгаа. За мэдээж одоо өвөг дээдсээ танихгүй өвөг дээдс нь одоо охин үр удмаа мэдэхгүй учраас энэхүү бас биологийн генетикийн бас цус ойртох магадлалууд бас бий болж исэн гэдэг дээр биологч нар бол нэлээд бас их санаа зовж исэн гэж ярьдсан байлээ. Тэгэхээр ер нь арслан удаан амьдрах тусмаа бас сайн ч юм шиг муу ч юм шиг юм янз янзын хандлага ажиглагдж байгаа та бүхэн бол харж байна. Хаан байсан азраг байсан арслангууд хамгийн сүүлд одоо идэх хоолгүй хог зэм түүж идэхээс гадна цөөвөрчөн зэрлэг нохоонуудад амьдаараа бариулж амьдаараа зулгаалуулж идүүлж дуустдаг ийм гонигтэй түүхийг харин Лонкито арслан бол үзээгүй. Тэр тусмаа Кени Маса Марагийн Морон гэдэг жадар зэвсгэлсэн бас алдартай аймгийн дайчтад бас амьдаараа нэвт бүлүүл сүлбүүл зовхгүйгээр бас амиа алдсан. За
ингээд өнөөдрийн оруулсан Лонкито Арслангийн амьдрал алан хядан та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд заашдаа ийм алдартай нэр хүндтэй бас те азраг явсан, арчаатай явсан эр арслангуудын эвсэл бархлуудын тухай та бүхэндээ үргэлжлүүлээд цуврал болгоод оруулаад явах болно. Тэгээд гоё түүхэд суугаад дэмжиж те байнга дардаг барьдаг бүх юм тултал дардаг орж гараад ойрхон байдаг цай кофений хандив байнга шилжүүлдэг үзэг сонсогч нартаа үнэхээр их баярлаа гэдэг үгийг хэлье. За тэгээ та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай. Тунгуудахгүй дараагийн гой гой түүхүүд араараасаа шил дараад орж ирнэ.